За энэ бодлогын хувьд бол энэ хоёрыг тэдэд тэнцвүүлж хугарлын цэгүүд болно. Хугарлын цэгүүд нь мэдээж хэрэг 9 дараагийнхаас нь 6 гэж гарч ирнэ. За энэ хоёр цэгээ тоончлон дээр тэмдэглэх юм бол за мэдээж 6, 9 гэсэн ийм хоёр цэг байна. Тоон шулуун 3 хэсэг болж хуваагдах нэ. Энэ 3 хэсгээр тус бүрд нь бодно. За нэгдүгээрт нь x нь 6-аас 9 бага байгаа ийм үед бод. Өөрөөр хэлбэл хасах хязгааргүйгээс 6 гэсэн завсар дээр бодъё. За энэ завсар ямар нэгэн цэгийг аваад эхнийхт орлуулахад за жишээлбэл тгийг аваад орлуулах юм бол хасах ус байна. Тэгэхээр энэ завсар дээр эхний нэмэгдэхүүний модуль доторх илэрхийлэл бол өргөж хасах тэмдэгтэй байх юм байна. За хасах тэмдэгтэй илэрхийллийг модулаас гаргахын тулд уртталт нь хасах тэмдэг тавьж гаргадаг. За түрүүний орлуулсан тиг гэдэг цэгээ дахиад 2 дугаарт нь орлуулад үзье. Бас л хасах тэмдэгтэй болж байгаа учраас модулаас гаргахдаа ингэж гаргана. Уртлын тэмдэг нь эсрэгээр солиод гаргачихна. За тэгээд энэ төслийг бодох хэрэгтэй. За энэ бол хасах x дээр нэмэх нь 9, хасах нь x нэмэх нь 6, тэнцүү 7 боллоо. За сул гишүүдийг тэнцүү тэмдэгний ард талд гаргах юм бол хасах 2x тэнцүү хасах 8 болох нь байна. За эндээс x тэнцүү нэмэх 4 гэж гарч ирнэ. За энэ олсон шийд маань энэ бодож байгаа завсар дээр байна уугүй юу гэдгийг шалгана. X тэнцүү 4 гэдэг маань энэ мужтай байна уу? Мэдээж байна. Байгаа учраас шийд мөн. За одоо 1-р завсар дээр бодох шийдэ болцоо. 2-р завсар дээр бод. 2-р завсар гэдэг нь x нь 6-аас их буюу тэнцүү 9-өөс бага гэсэн энэ завсар. 2-р завсар. За энэ дээр бол эндээс ямар нэгэн тоо аваад жишээлбэл 7-г аваад эхнийхтээ орлуулах юм бол хасах тэмдэгтэй гарч ирнэ. Хасах тэмдэгтэй гарч байгаа учраас модулийнхын тэмдгийг энгийн бүрхий алтаар солиод уртталт нь хасах тэмдэг тавьчихна. Харин энэ завсрын 7-гоо 2 дугаар илэрхийлэлтэд орлуулах юм бол нэмэх гарч байгаа учраас модулын тэмдгийг зүгээр шууд энгийн алтаар солих болно. За уртлын тэмдэг өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ нь өөрөө нэмэх гарсан учраас. За одоо бид энэ төслийг бодох ёстой. За хаалтаа задлах юм бол хасах x нэмэх нь 9, нэмэх нь x, хасах нь 6, тэнцүү 7 гэж гарч ирнэ. За энэ дээр сайн анхаараарай. Энэ хасах x энэ нэмэх x-тэй устчихна. Тэгээ 9-өөс 6 хасах юм бол 3 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол 3 тэнцүү 7 байгаад байна. За энэ бол мэдээж худлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ завсраас ямар ч тоо орлуулсан худлаа гарч ирнэ. Тэгээ орлуулсан тоо болгон өөртөө шийд биш болно худлаа гарч ирж байгаа учраас. Тэгэхээр 2 дугаар мож дээр бол ер нь шийдвэл гэсэн үг. Тэгээ сайн анхаараарай. Онлайн хичээлийн логарифм төгсдөд 2 гэдэг хичээл дээр маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хэрвээ энэ хоёрын тэнцүү үнэн юм гараад ирчих юм бол 2 дугаар завсар бүхэлдээ шийд болно. Энэ завсарын цэг болгон шийд болдог учраас 6-аас 9 нь шийд болно гэж үзэх ёстой. Гэхдээ энд л худлаа юм гадарсан учраас шийдгүй. За одоо бид нэр 3 дугаар завсар дээр бодно. 3 дугаар завсар гэдэг нь x нь 9-өөс их буюу тэнцүү энэ завсар гэсэн үг. За энэ завсар ямар ч цэгийг орлуулсан. За одоо жишээ нь 10 байгаа 11 байгаа алийг ч орлуулсан гэсэн хоёулаа нэмэх гарч ирнэ. Хоёулаа нэмэх гарч иж байгаа учраас модулын алтнуудыг шууд энгийн алтаар солиод утчихна. За мэдээж хаалтуудаа задлаад эмэгдэх юм бол 2x-ээс хасах нь 15 тэнцүү 7. Эндээс 2x гэдэг маань 22 гэж гарч ирнэ. Эндээс x тэнцүү 11. За одоо дахиад энэ олсон шийд маань энэ мож дээр байна уугүй юу гэдгийг шалгана. За мэдээж байгаа учраас шийд мөн. За ингээд харах юм бол манай бодлого x тэнцүү 4 гэсэн нэг хариутай. X тэнцүү 11 гэсэн хариутай байна. Энэ нь хоёулаа шийд болно гэсэн үг.